Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлэл гаргасан байна. За тэрээр нийгмийн сүлжээний хэрэгсэлд оруулсан нийтлэлтэд дурдахдаа Америкийн нэгдсэн улсын зүгээс Ирантай байгуулсан төр зогсох гал хэлэлцээрээ болвол сунгах болсноо мэдгдсэн байна. За ерөнхийлөгч Дональд Трамп Пакистаны хүсэлтээр Ирантай гал зогсох хэлэлцээрийг сунгаж Ираны бомбыг хаах ажиллагааг үргэлжлүүлнэ гэсэн мэдээллийг хийсэн байна. Энэхүү гал зогсох хэлэлцээрийг сунгасан тухай мэдээллийг нийтлсэн явдал нь Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа энэ талаар ямар байр суурьтай байгааг илэрхийлсэн чухал байр суурийг илэрхийлсэн дохио болсон. За нэгдүгээрт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын илэрхийлсэн мэдээлэл нь за Ираны яг юу хүсэж байгаа, за мөн Тегераны засгийн газарт хэн нь яг чухал шийдвэрийг гаргаж байгаа гэдэг нь үнэндээ тодорхойгүй байгаа гэсэн агуулгыг илэрхийлж байгаа юм. За өөрөөр хэлбэл энэ ерөнхийлөгч Дональд Трампын байнга хэлж байгаа зүйл нь Ираны удирдлага сүрсэн дотоод харилцаа холбоо за бүх зүйл нь замраагүй байдалд орсон гэсэн ийм мэдээллийг илэрхийлж байгаа юм. За мөн энэхүү мэдээлэл нь бол дайсгансан үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож байгаа болохоос харин дайн байлдааны үйл ажиллагааг бүрэн зогсооно гэсэн Америкийн нэгдсэн улсын байр суурь байхгүй байгааг илэрхийлж байгаа юм. За хэрвээ энэхүү дайсгансан үйл ажиллагааг цаашдаа зогсоохгүй байх тохиолдолд Америкийн нэгдсэн улсад сөрөг нөлөөтэй за ялангуяа ерөнхийлөгчийн хувьд улс төрийн за мөн дотоод эдийн засагтай холбоотой сөрөг байр суурийг дагуулах учраас ямар нэгэн байдлаар асуудлыг аль болох дипломат арга замаар шийдвэрлэхийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч илэрхийлж байгаа юм. За энэ удаа Америкийн ерөнхийлөгч хэлэхдээ энэхүү гал зогсох хэлэлцээрийг яг хэдийн хугацаанд сунгаж байгаа талаар нарийн цагийн хуваар мэдээллийг гаргаагүй байна. За яагаад бас энэ мэдээллийг гаргаагүй вэ гэдэг дээр шинжээчид бас таамаглалт дэвшүүлж байгаа юм. За аль нэгэн цаг хугацааг заах явдал нь бол цаашдаа яриа хэлцээг өрнүүлэхэд саад дотгор болно гэж Америкийн засаг захиргаа үзэж байгаа юм. Ямар нэгэн цаг заахгүй байх нь онлын хувьд Америкийн нэгдсэн улс болон за түүний засаг захиргаанд уян хатан байдлыг олгох ийм стратеги учраас тодорхой он цагийг заахгүй байгаа гэж үзэж байна. За Дональд Трампын хувьд 2-7 хоногийн хугацаанд дайныг хурцдах аюулаас 2 дахь удаага ингэж ухарч байгаа явдал нь энэ удаагийн хэрэг явдал болсон юм. За мөн тэрээр бас энийг зүйлийг онцолж байгаа. За Ираны бомбуудыг бол хааж бүсэлсэн хэвээр байна гэдгийг онцолж байгаа. За үүнийг бол харин Ираны зүгээс тайлбарлахдаа дайны үйлдэл гэж үзэж байгаа гэдгийг хэлээд энэ нь бол цаашид өрнөх альва яриа хэлцээнд томоохон саад дотор болох боломжтой гэж Ираны тал үзэж байгаа. За Трамп Персийн болон Ормосын хоолойд хүйтэн дайныг хурцсах уу эсвэл нэг төрлийн хүйтэн дайныг үргэлжлүүлэх үү гэдгийг шийдэх ийм сонголтын ирмэгдээр тулсан байдалтай байна. За эргэн сануулгад Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд 4-р сарын 8-ны өдөр гал зогсоох төр хугацаанд 2-7 хоногт гал зогсоох ийм тохиролцоонд хүрсэн. За энэ тохиролцоо дуусах хугацаа нь лхагва гарагт дуусах ёстой байсан. За үүнээс амжиж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч гал зогсоох хэлэлцээрийг сунгахаар шийдвэрлснэ мэдэгдэж байгаа. За энэхүү асуудалтай холбоотойгоор ялангуяа Персийн буланд өрнж байгаа газрын тоос болон бусад чухал экспорттой холбоотойгоор тээврийн замыг дахин нээх нөхцөлтэйгээр тухайн үедээ тохиролцоог байгуулж байсан. За Ираны хөлөг онгоцыг Ормосын хоолоогоор 27 хоногийн туршид нэвтрүүлэхийг зөвшөөрөхөөр тохиролцсон боловч за тэдний гарцыг бол харин Ираны цэргийнхэн удирдан зохицуулахаар төлөвлөж байсан юм. За Америкийн ерөнхийлөгч JD Vance инхий хэлцээр хийхээр Пакистанд айлчилсан. За хэдэн цаг бол бараг 21 цагийн хугацаанд үргэлжилсэн яриа хэлцээ тодорхой үр дүнд хүрээгүйгээр өндөрлсөн. За тийм учраас бол талууд дахин яриа хэлцээ хийхээр оролдож байна. За энэ удаагийн бас яриа хэлцээнд гол жуулчлагч үргийг Пакистан улс гүйцэтгэж байгаа. За Пакистан улсын хувьд бол аль талуудтай найрсаг сайн харилцаатай байдаг. За үүн дээрээ тулгуурлан яриа хэлцээний зуучлагчийн үргийг гүйцэтгэж байгаа. За энэ тохиролцоонд хүрээгүй хугацааг ашиглаж Америкийн нэгдсэн улс Иранд Цингсийн тэргийн блокейт буюу бүслэлт хориг тавьсан байгаа. За мөн албан тушаалтнуудад нь за мөн гадаадын банкудад нь давхар хориг арга хэмжээ авах зэрэг эдийн засгийн дарамт шахалтыг илүү бэхжүүлэх зорилгоор Америкийн засаг захиргаа ажиллаж байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 1993 оноос хойш анх удаага Израиль болон Ливаны хооронд бас хоёр талын гал зогсоохтой холбоотой яриа хэлцээ хийсэн гэдгээ мэдэгдэж байгаа. За 4-р сарын 16-нд Израиль Ливаны хооронд 10 хоногийн хугацаанд гал зогсоох тухай зарласан. За тухайн үедээ бол Ливанд гал зогсоох асуудал нь Иран болон Америкийн нэгдсэн улсын хооронд 14 хоногийн хугацаанд гал зогсоох хэлэлцээрт багтсан эсэх талаар талууд маргалдаж байсан. За Ираны хувьд бол энэхүү
асуудал бол орох ёстой гэж одоо тохиролцоонд хамрагдах ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн. Харин Вашингтон болон Израилийн зүгээс хэлэхдээ энэ асуудал бол хоёр талын тохиролцоонд хамаарахгүй гэж үзэж байгаа учраас Израилийн зүгээс бөмбөгдөлтөд өргөжлүүлсэн байдалтай байсан бол ийхүү Израиль болон Ливан гинтийн байдлаар шууд тохиролцоонд хүрсэн явдал нь тухайн бүс нутагт бас нэгэн эерэг нөлөөллийг авчирхаар харагдаж байгаа. Цаашдаа Израиль болон Ливаны хооронд яриа хэлцээ өрнөн. За энэхүү үед яриа хэлцээ цаашдаа илүү урт хугацаанд үргэлжлэх инх тайвны яриа хэлцээний ихийг тавих боломжтой гэж талууд ажиглаж байгаа. За мэдээж их хэрэг олон асуудал байгаа. За ялангуяа Ливанд байгаа зэвсэгт бүлэглэлийг гон санхүүжуулагч нь Иран гэж үздэг. За тийм учраас Ираны зүгээс Хизбалла бүлэглэлийн санхүүжилтаа зогсоох, за Хизбалла бүлэглэлийн зэвсэгийг хураах зэрэг олон асуудлууд бол үүн дээр тулгамдж байгаа. За мэдээж их хэрэг Ливаны засгийн газар энэхүү одоо Хизбалла бүлэглэлийн зэвсэглэлийг хураах нь тодорхой цаг хугацаа орно гэдгийг ойлгож байгаа. За Израилийн зүгээс ч гэсэн энэхүү асуудалд хандахдаа одоо байгаа цэргийнхаа байрлалыг өөрчлүүлэхгүй, за Ливаны гүнд одоо нэвтэрсэн хിവэр байгаа гэдгээ илэрхийлж байгаа. За энэ бол гэрээний хилцээрийг одоо цаашид илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд талуудын байр суурь өөр байгаа нь харагдаж байгаа юм. За үүнээс болоод гэрээний оршин тогтнох хугацаа илүү хэврэг болох боломжтой гэдэг нь харагдаж байгаа. За ямар ч тач бол талууд ямар нэгэн байдлаар асуудлыг инхий аргаар шийдвэрлэхийг оролдож байгаа нь сайшаалтай. За гэвч бол хилцээрийг удаан хугацаанд биелүүлэх нөхцөлийг нь хадгалах нь чухлаар тавигдаж байгаа. За харин Иран болон Америкийн нэгдсэн улсын хооронд хилцээ явагдаж байгаа энэ үед газрын тосны үн бас докторгүй байдалтай байна. Brent маркийн газрын тосны үн 5%-аас дээш өссөн. За нэг баррел нь $100 даваад байсан бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп гал зогсоох тухай мэдээлэл гаргасан. За үүний дараа бол энэхүү одоо Brent маркийн газрын тосны үн $98.97 болсон байна. За өөрөөр хэлбэл хэдийгээр одоо үн нь буурч байгаа ч гэсэн дайн эхэлснээс хойш буюу 2 дугаар сарын 28-наас хойш үн бол 35% өсөлттэй өндөр хിവэр байгаа юм. За 2 дугаар сарын 28-нд Ираны эсрэг тавталгаа эхлэхээс өмнө газрын тосны үн дэлхийн зах зээл дээр $70-аас болон $72 хооронд хэлбэлцсэн байдалтай байсан. За энэ хооронд бас Америкийн нэгдсэн улсын сангийн яамны гадаад хөрөнгийн алба болох ОПЕК-с үдээс хойш бол Вашингтоны сэтгүүлчдэд илгээсэн мэдээлэлтэй Иран, Турк, Арабын нэгдсэн Эмират улсад байрладаг 14 хүн аж ахуй нэгж нисэх онгоцонд Ираны засгийн газрын нэрийн өмнөөс зэвсэг болон зэвсгийн эд анги тээвэрлэхэд оролцсоныхын төлөө 20 арга хэмжээ авч байгаа гэдгээ мэдэгдсэн байна. За энэ бол Америкийн нэгдсэн улсын зүгээс Ираны эсрэг эдийн засгийн 20 арга хэмжээ авах, за мөн Ираны одоо тодорхой холбоотой хүмүүст бол 20 арга хэмжээ авч байгаа явдал нь эдийн засгийг хязгаарлах гэсэн орлогыг бол харуулж байгаа. За энэ одоо хоригн практикт хэрэгжихдээ Америкийн нэгдсэн улсад байгаа эсвэл Америкчуудын мэдэлд байгаа бүх өмч хөрөн ашиг сонирхлыг хааж тухайн аж ахуй нэгж тус бүрийн 50 болон түүнээс дээш хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг аливаа аж ахуй нэгжид хамт одоо энэ хүү үйл ажиллагаагаа мэдээлэх үүргийг хүлээлгэж байгаа. Америкийн нэгдсэн улсын иргэд, за түүнчлэн Америкт байгаа эсвэл дамжин өнгөрч байгаа иргэн бус хүмүүсийг эдгээр аж ахуй нэгжтэй ямар нэгэн харилцаа холбоо гүйлгээ хийхийг нь хориглож байгаа. Америкийн нэгдсэн улсын засгийн газрын мэдээснээр эдгээр аж ахуй нэгжүүд Иранд нисгэгчгүй онгоц баллистик пуужин үйлдвэрлэх чадварыг нь сэргээхэд туслагаар ажиллаж байгаа юм байна. За эдгээр үйл ажиллагаа нь бол Америкийн нэгдсэн улсын Иранд явуулж байгаа эпик пүүрийн ажиллагаа буюу Америк Израилийн цохилтонд хөндөөр тусаж байгаа учраас энэхүү арга хэмжээг авахулсан байна. За энэхүү сангийн яамнаас гаргаж байгаа нь мэдээлэл нь Ираны дэлхийн санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг нь хаах зорилготой эдийн засгийн хилэн ажиллагаа гэж бас нэрлэгдэж байгаа. За үүнийхээ хүрээнд Америкийн нэгдсэн улс хэрэгжүүлж болох бүх одоо арга хэмжээг авахар төлөвлөж байгаа юм байна. За ингэснээр Ираны засгийн газарт шахалт үзүүлэн, за өөрөөр хэлбэл яриа хэлцээний ширээн дээр Америкийн нэгдсэн улс илүү хөшөөрөхтэй, илүү давуу талтай оролцох боломжийг нээн гэж харж байгаа юм байна.